Ламчин баримлын нарамтынаар цэргийн байгууллагад ажилладаг олон залуу гэр бүлийн төлөө юм а. Тэд Арангаа аймагт 342 дугаар ангид 2024 оны 6 дугаар сараас эхлэн албаа хашиж эхэлжээ. Залуу хосуудад Судан ихийг сахиулах үйл ажиллагаанд оролцож явахдаа танилцсан. 2023 оноос хамтын амьдралаа эхлүүлж 4 сайхан хүүхдийн аав ээж болжээ. Тэд өнөөдөр хос зүрх үйл ажиллагаанд анхудаа оролцож олон сайхан илтгэл мэдээллээс мэдлэг авч бас хөө өөрсдийнхөө амьдралыг дүгнэж зунаа. Хүүхэд гарч ирэхээс өмнө энэ хүүхэд ер нь бол хотод байхад бол ерөнхийдөө гэр бүлдээ зарцуулах цаг маг ер нь хомос байдаг гэсэн. Одоо нэг төгжрөл ёсоор бол ажил 5 цаг тараал орой гэртээ харихсаар хөтл 8-9 цаг болно. Тэгэл ерөнхийдөө гэр бүл зарцуулах цаг 2 том хүүхэдтэй ерөөсөө анхаарал халамж тавьдаг байсан. Одоо ерөнхийдөө 8-т 9-ээс хойш ер нь бол цаг зав, ар гэрийн ажил төрөл одоо ямар юм зохион байгуулах гэр бүлийн харилцаа улам тоталсан болов гэж боддог. Энэ арга хэмжээнд бит хоёрын хувьд бол анх удаа оролцож байгаа. Ер нь бол гэр бүл болсноосоо хойш ийм хос зүрх гэр бүлийн арга хэмжээнд бит хоёр анх удаа оролцож байгаа. Маш их гоё сэтгэл санаа өндөр гоё байна. Эндээс айгүй их мэдээлэл олж авлаа. Бас мэдээж амьдрал дээр тохиолддог талаар ингээд нөгөө сургалт гэр бүлийн талаар сургалт явуулахад нэрэл амьдрал дээр ийм байдаг шүү дээ гэсэн зүйлүүдийг айгүй их мэдээж авлаа. Гэхдээ бит хоёрын хувьд бол гэр бүл нэг маргаан үсэд байдаггүй. Ягаад гэхээр хоёулаа банк ярилцдаг, нэг байгууллагт ажилладаг, нэг мөрдтэй. Тэгээд би биенийхээ ажлыг ойлгодог болохоор асуудал нэг гараад байдаггүй. Нэгдсэн үндэсний байгууллагын ерхий ассамблеийн шийдвэрээр 1993 оноос хойш жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдөр нь гэр бүлийн ач холбогдлыг онцлох, дэлхийд daярах гэр бүлүүдийн өмнө тулгарч байгаа асуудлуудыг олон нийтэд таниулах сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг. Арангаа аймгийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг цуцуулах салбар зөвлөл, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалтын газар, цагдаагийн газар, хөгжимч драмын театр хамтран хайрлыг хүндлийг хамтдаа хөгжийн ураатай хос зүрх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ нь гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, хүүхдийн хөгжил хамгаалалд эцэг хасран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, зорилттой өрхүүдэд зөвлөгөө мэдээллийг хүртээмжтэй хүргэх, гэр бүлийн доктортой байдал, хүүхэд хамгааллыг бэхжүүлж, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм а. Улсын үндэс бол гэр бүл. Тэгэхээр бидний одоо ирээдүйн болсон хүүхдийн хүмүүжил зөвхөн найз нөхөд нийгэм сургуулийн орчинд биш гэр бүлээс одоо шалтгаална гэж үзэж байгаа. Тэгэхээр гэр бүлд одоо халуун дулаан уур амьсгал бий болгох, гэр бүлд хүүхдийн одоо зөв хүмүүжлийг бий болгоход биднээс тал талын арга хэмжээ зохион байгуулж нэг нь өнөөдрийн арга хэмжээ. Өөрөөр бид нар энэ чиглэлээр хууль эрх зүй гаргаж байна, хөрөнгө оруулалт хийж байна тийм ээ. Улс орон нутгийн төсөв ингээл бүхэл салбар чиглэлээр ажиллаж байгаа боловч яг хүний хандлага те хамтын ажиллагаа юм уу харилцааг одоо бас арай өөрчлөлт орж ижиж энэ ажил үр дүнд хүрнэ гэж бодож байгаа. Гэр бүлд рүү чиглэсэн нөлөөллийн арга хэмжээний гол утга учир бол одоо гэр бүлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг сайжруулах. За гэр бүлийн хосууд одоо бие биенийг ойлгох те. За илүү одоо эрүүл харилцаатай гэр бүлийг бий болгоход бас чиглэж байна. За мөн нөгөө төгөр бол одоо эцэгхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдээ бас ойлгох. За хүүхдтэйгээ бас илүү сайн харилцаж чаддаг, сонсож чаддаг ийм эцэг эхийг одоо бий болгож төлөвшүүлэхэд одоо шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллүүдийг л өгч байгаагаар онцлогтой. Ер нь бол цаашлаад бидний одоо төрийн байгууллагууд хамт орж олон арга хэмжээнүүдийг яг энэ залуу гэр бүлүүд рүү чиглэсэн, хүүхдүүд рүү чиглэсэн, үеийнгийн дээрлэлт рүү чиглэсэн, одоо гэр бүлийн хүчирхийлэл рүү чиглэсэн олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэж бид төлөвлөж байгаа. Тэгээ ер нь бол сошиал ертөнцийн ч юм уу ямар нэгэн байдлаар хурал цуглааны хийгээд ингэж болохгүй, хуулийн эрх зүйн үед ийм юм энэ болохгүй гэдэг талаасаа биш. Өөрсдийн авчирж агаад, суулгаад, яриа тийм эерэг байдлаар ярилцах нь бол одоо тэг зөвлөмж өгөх нь илүү үр дүнтэй юм а гэдгийг харж байгаа учраас бид нар одоо нодон жишээлбэл аймгийн засаг даргын ивэл дор гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн хамгааллын газартай хамтраад бид нар найз үе жүжигийг хийж үеийнгийн дээрлэлтийн чиглэлээр бүх одоо аймгийн төвийнхөө бүх сургуулиуд, сумдынхаа алх ангийн хүүхдүүдэд хүргэсэн. Энд албан байгууллага аж ахуй нэгжийн 60 гаруй гэр бүл ирж аз жаргалтай гэр бүлийг эрхэн зохицлоож, гэр бүлийн үнц нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүй, эрүүл мэндийг гэр бүл хамт олон нийгмийн сайн сайханд үлгэр дуурай болж нөлөөлөх, өөрийгөө ойлгох, хайрлах тухай зэрэг олон талын шин мэдээлэлтэй боллоо. За би ерөнхийдөө ингээд хос дээлээ өмсөж ирээд тэгээ би өөрийгөө зүгээр яг хурал сууж явах хугацаанд бодлоо. Гэхдээ би ч одоо өнөөдөр юунд суучваа? Энэ би гэр бүл болж байгаа юм уу?
Тэгээ гэр бүлээрээ би ингэж ер нь амьдрал дээр үзээгүйгээ одоо нэг бодлын зүгээр хоолой чичрэх шиг боллоо. Тэгээрээс их одоо багын одоо нүдэнаараа ингээд хинстэйгээ танилцсасныг бодоорой гэсэн тийм ээ. Тэр бүгдийг бодоод жаахан гэд сэтгэл огших маяг их л орлоо доо тийм. 45 жил болж байна доо тэр гэр болоо 4 сайхан хүүхдээ аав ээж болсон. Гэхдээ их сайхан байна. Би харин ямар сайнтай бүр энийг чи хоёулаа оч сууийг бүр хийчих гоё юм байх шиг байна шүү гэдэг. Хинтээ бүр бас жаахан гайхлаа ч одоо юу л явах гээд байна даа гэсэн. Тэгээд их л твчиж хүлээж суулаа. Тэгээд харин тангаргаа өргөлөө ийм сайхан юутай боллоо өстой гоё байна. Сэтгэл их өндөр байна. Ер нь бол анх удаага л орж ийн. Ер нь сандраа. Бид хоёр одоо гэр бүл болоод 4 жил болж байна. 3 сайхан охины ээж аав хоёр. Тэгээ өөрөө хүүхдээ зөв хүмүүжүүлтэй. Хүнтэй нэг минь тустай. Тэгээ нэг зөв чиглэлээр л явуулахыг л хичээдэг дээ. Ихтэй хүмүүсийн хувьд бол хоёр өөр харилцсан бие ойлголцох. Тэгээд энэ юунд бол лигзэн дотор бол ойлгоог авах, амьдралдаа хэрэгжүүлэх маш олон зүйл гарч ийн. Үлгэр жишээ болохын тулд тэгэл өөрийгөө юм зэвстэй гоё авч явах, огтч ээжигээ л доорно гэсэн үднээсээ л алах хүмүүстэй л зөв үлгэр дууруулахыг хичээдэг дээ. Хос зүрх үйл ажиллагааны төгсгөлд андаа өргөх ёслолыг зохион байгууллаа.